Захлаан хэрэглэгчтэй зориулж өнөөдөр зөвлөгөө буюу бяцхан зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна. За гэр ахын арзиатдаг залгуур гэж байгаа. Арзиатдаг залгуур маань 3 ширхтийн нүхтэй тийм ээ. Тэр нүхний хөндлөн нүх нь болохоор хамгаалтын газар дуулгын нүх байдаг. Хамгаалтын газар дуулга. Энэ газар дуулга гэдэг маань болохоор гэр ахын захлаан хэрэгсэл захлаан тоног төхөөрөмж гих мэтийн тусгаалагч нь гэмцний улмаас төмөр бүрхүүлээр захлаан хүчтэй биетэй болохыг хэлдэг. Төмөр бүрхүү. Ийм хүчтэй хувийн аюулгүй байдлын учраас урдсан сэргийлэх зорилгоор газар дуулгыг хийдэг. Хамгаалтын газар дуулга. Тэр хамгаалтын газар дуулга гэдэг нь одоо энэ тусгай хөндлөн нүхийг хэлж байгаа. Энэ залгууруудаар ч хүртэл байгаа. Залгууруудын энэ хөндлөн нүхийг хэлж байгаа. Бүх залгуурууд дээр. Одоо энэ жишээ нь урт хөндлөн урт энэ хөндлөн залгуурууд. Тэгэхээр яг нь аюулгүй байдлын үүднээс энэ урт хөндлөн залгуур маань хэрэгтэй байх юм шүү дээ. За бойлер бас аюултай шүү. Бойлер дээр нь одоо захлаан хэрэгслээ шууд холбогддог. Тэрний биеийн хүчтэй болсны улмаас одоо усанд орж байгаа хүмүүс захлаан хүчтэй нэрвдэх тийм аюултай байдаг. Тийм учраас энэ хамгаалтын газар дуулах гэдэг юмыг заавал бойлер буюу хүчлэлтэй энэ тоног төхөөрөмжийн их биеийг одоо холбож өгч явах шүү. Холбож өгч явах хэрэгтэй шүү. Энэ бол маш аюултай. Орос улсанд амьдарч байгаа айлууд маань ийм хоёр цахилгааны шийд байгаа. Нэг нь болохоор дотор орлон гадаа. Тэр дотор тал нь одоо өөрсдийн одоо гих дотор нь байна гэсэн. Гадаах болохоор тэр сөөх болон түгээхийг хариуцж засвар үйлчлэгээ хийдэг тийм захилгааны хамгаалтын систем гэдэг. Тоолууд автоматик эдгээр нэг. За энэ дотор талын шийдэн дээр болохоор ерөнхийдөө дифференциал хамгаалалтын автоматуудыг байрлуулсан байна. Зарим нь болохоор гүйдлийн хамгаалтуудын автоматуудыг байрлуулсан юм байна. Ер нь дифференциал хамгаалтын автомат нь болохоор фазын болон нейтралын гүйдлийг мэдэрч ажилладаг байхгүй юу? Энгийн үгээр хэлэхээр тайлбарлал орсон болон гарсан гүйдлийн харьцуулах зарчим дээр үндэслэгддэг. Төгс одоо тохиолдолд энэ хоёр утганд тэнцүү байх хэрэгтэй. Гэвч одоо парадыг дамжуулагчийн тусгаарлагч нь муудсан гих зэрэг шалтгааны улмаас одоо дамжуулагчийн гүйдэл нь алдагдж гэлдэг. Үүнээс шалтгаалаад дифференциал хамгаалтын автомат нь өөрөө хаяад байдаг. Тэгэхээр тухайн байшин болон гэрийн утасны чадал тийм ээ, утасны хамгаалтын чадал нь сайн байх хэрэгтэй. Мөн тоног төхөөрөмжүүд нь бас сайн байх хэрэгтэй. Тоног төхөөрөмжүүд хамгаалтын системүүд нь сайн байх хэрэгтэй. Тэгэхгүй энэ дифференциал хамгаалтын автоматууд нь бол өөрөндөө хаяад идэв. Тэрнээсээ хүний амь нас буюу одоо эдгэрэнг нь бол маш найдвартай хамгаадаг автомат байна. Зүгээр энгийн хамгаалтын автомат нь болохоор зөвхөн богино залгаа болон хит ачаалаа үүсэхгүй одоо гүйдлийн эсэлтийг мэдэрч тодорхой хугацаанд хөрвүүлж тэр автоматаар таслах зорилготой байхгүй. Жишээ нь одоо хоёр утас хоорондоо нийлнэ, ойл гал хоорондоо нийлээд буудах асуудлаар эсвэл нийж халах асуудлаар гүйдэл нэгсэж ажилтдаг байна. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр ялгаа бол юм. Нейтрал нейтрал ажилтдаг нэг дифференциал хамгаалтын автомат нь болохоор маш найдвартай хамгаалдаг. Ер нь гэр хороол болон айл өрхүүдэд зөвлөж хэлэхэд бол энэ автоматыг бол мэрэгжлийн хүнээр тавиулж байгаа. Мэрэгжлийн хүнээр. Өөрөө одоо тавих тийм асуудал гараад маш хүчтэй тийм захилгаанд зохиулах нэрвэгдэх асуудал одоо байгаа шүү. Тийм учраас мэрэгжлийн хүнд хандаад. За энэ айл болохоор юм гэр ороолын айл гадна кабелууд юм хамгаалтын бүрхүүлээр хамгаалсан байна л да. Энэ бол маш зөв арга шүү. Энэ хамгаалтын бүрхүүл нь болохоор газар чийг өгөхгүй, усан бороонд нь орохгүй, наранд гатахгүй. Энэ зах дээр хямдхан байдэн шүү. За энэ дотор талын автоматикууд байна. За дифференциал хамгаалттай автомат, энгийн автоматууд ингээд байрлуулаад тавьчихсан. Хамгийн гол энэ айл маань шийдэнд хамгаалтын газар дуулах хийгээгүй тийм ээ. Хамгаалтын газар дуулах хийгээгүй.
Энэ шийдийг газардуулах хэрэгтэй. Энэ шийдэнд ямар нэгэн байдлаар хүчтэй болох асуудал тийм ээ. Тог зохиолох асуудалтай. За юм тэгээд дуур мэдээж цахилгаан тоног төхөөрөмжээр нь оролтны хэрэггүй. Заавал одоо цахилгаан мэргэжлийн цахилгаанчнаар мэргэжлийн хүнээр хандаж хийлгээрэй. Миний бичлэг болон зөвлөмж жоохон ч гэсэн та бүхэнд цахилгааны мэдлэг өгсөн байх гэж бодож байна. За миний энэ аюулгүй ажиллагааны зөвлөмжийг та бүхэн бусдад түгээж шеэрлж өгөөрэй. Баярлалаа.